Байцгаана уу. Бид хоёр өнөөдөр өгөөмөр ахын өвөлн гэсэн нэртэй намыг подкаст хийж байгаа. Намайг Мөнхолор гэдэг, намайг Эсэ гэдэг. Бид хоёр Солонгос дэх Монгол сургуулийн 6 дугаар ангийн сурагчид байна. За энэ номоо болохоор бид хоёр агуулгыг нь та бүхэндээ танилцуулж, энэ номоо яг ямар бүтцтэй юуны талаар байгааг нь та бүхэнтэйгээ ингэж харилцаж ойлгосон зүйлээ ярина. Тийм. За өвөлн маань олон хот гэдэг аймагт төрж өссөн байгаа. Тэгээд тэр охин болохоор багасаа л эхлээд яагаад гэх амар дуртай амар сонирч хэн байсан. Тэгээд маллах тэгээд дуудуулах, хөгжин бүжиглэх гэд маш олон авьяастай байсан. Энэ охин маань хөдөө өсөж хөгжсөн учраас хийх чаддаггүй юм гэж байхгүй байсан. Гэтэ арай жоохон болохоор бас ээж аав нь бүх юм хийлэхгүй яг насандаа тааруулах юмнуудыг хийлэгдэх байсан. За тэгээд өвөлнгийн ээж нь өдөр болгон маллаж аргаал түүхээр гардаг байсан. Тэгээд ийм арга өөрж аргаал түүхийг маань өвөлн маш их анзаарч яагаад ээжлийн хэм болтоо гэж бодоод ээжийг тэгээд өвөлн маань ээжигээ аргаал түүхээр гарсны хайгуур гэртээ үлдэж гэрээс ахиулдаг байсан. Тэр үедээ маш их ингэж уйдаж анзаардаг байсан. Тэгээд тэр үзэгдлийг нь аав нь маш их хардаг байсан учраас тэгээд мөн дээрээсээ ямар охиноо том болсон гэж харахад өөрт нь яг таарсан хөрхөн жижигхэн арын савар хийж өгсөн байгаа. Тэгээд охин маш их баярлаад ээжтэйгээ хамт аргал хийж өгсөн байгаа. Тэгээд нэг өдөр өвөлн маань ээжтэйгээ аргал түүхээр явсан юм. Өвөл их болж бороо орох шинжтэй байсан. Тэгээд тэрийг анзаарсан өвөлн ээжтэй хэлцэхэд ээж нь яарамгүй гээс аргалуудаа төвье гэсэн. Нэг өвөлн аргал түүхийг мэдхгүй бүх аргалын зүгээр аргандаа яваадсэн чинь ээж нь ингээд арай хатаагүй аргалуудыг эргүүлээд тавьчихсан юм аа. Дараагийн хүмүүст нь бас хэрэгтэй байдаг. Тэгээд нэг хатсан аргалуудын авбал галт төлөхөд төхөөрөмжтэй харин хатаагүй ингээд найртанд аргалын авбал галт төлж болдоггүй гэж хэлсэн байгаа. Тэгээд охин тэрнээс нь ойлгож авсан. Тэгээд охин маань нэг өдөр үлдээд ганцаараа нэг үлдсэн чинь ээж аавынхаа үгэнд орлохгүй гадаагаар тоглохоор явсан. Гэтэл охин маань ханаад хүрээд халуураад орж ирсэн байгаа. Тэрийг нь хараад ээж аав нь энэ тань найруулж өгөөд ээж нь болохоор найруулж охиндоо өгсөн. Тэр аав нь болохоор дасаа ширэлж гангаар батаад ариулсан байгаа. Тэгээд Монголын ширгийн давтонд ургадаг ургамлыг найруулж хүзэнд нь тавьж өгсөн. Тэгээд ээж аав нь болохоор охиныгаа тийш маш хурдан эдгэхийн тулд бүх аргыг хийж өгсөн. Сэтгэж хөнсөн байгаа. Тэгээд охиных нь харин холооны дээрээ наадмад бийсэн байгаа. Тэгээд ээжээс болохоор бүх зүйлийг асууад тэгээд маргааш нь болохоор намтаа билээд ээжтэйгээ цуг жимс ногоо түүхээр гарсан. Хангач төсөхгүй юм байна. Тэгээд Монголын намар болохоор амар тийм салхилж бороо орохгүй хуурай байдаг байсан. Тэгээд жимс ногоо олдохгүй маш хэцүү хүмүүс тэр үед хоол хүнсээ олж чаддаггүй байсан. Тэгээд монголчууд маань тэрийг анзаараад өмнөх жилийн хаврын юм уу өвлөн жимснүүдэд түгээд ногоонуудад түгээд явдаг байсан. Тэгээд мангар таан хүмүүл талаар халахгай сонгон зэрэг нэгт нь болохоор хүнсний ногоо хоол амтлахын зүйлсүүд байгаа. Эс нэш цахаа хашаа гизээсэн зэрэг ийм жимснүүдийг болохоор тэгээд намар бэлддэг учраас намар нь авдаг байсан. Тэгээд нөгөө өвөлнгийн ээж өвөлөнд ингэж хандаж яхсан. Энэ ямар ч ногоо байсан жинээс ясан тэрнийхээ талыг нь аваад өгөөд
заримыг нь амьтдаа өгөөд заримыг нь өр болгож дахиж тарьдаг байсан. Тэгээд тэр тарьсан юм нь болохоор дараа жил ч юм уу дараа сард нь маш гоё ургаад шинж юмс болоод гарч ирдэг байсан. Тэгээд одоо өвгөл маань бас эндээс маш их зүйлийг анзаарч харсан. Гэтэ одоо харамсалтай нь ээж нь жирэмсэн байсан. Тэгээд хоёр ихэр дүүгийн төрөлхтэй. Хоёр ихэр дүүг нь болохоор айгуу сайхан одоо төрүүлсэн мөртлөнгөөс ээж нь тэр одоо юмын би одоо дааж чадаагүй. Тэгээд одоо нас барчихсан байгаа. Тэгээд өвглийн ялцчгүй хоёр дүүгээ асрах болоод аав нь байнга одоо хоол болохоор гардаг. Тэгээд өвглийн хоёр ихэр дүүгээ асарч үлддэг байсан. Тэгээд өвглийн маань одоо маш их тийм ээжээсээ сурсан зүйлүүдээ одоо хоёр дүүдээ зааж өсгсөн байгаа. Хоёр одоо ээжээс сурсан зүйл маш их болохоор одоо ээжийнхээ оронд одоо бүхэл юм хийдэг байсан. Одоо аргалаад хийдэг. Тэгээд хоёр дүүгээ асардаг. Тэгээд мөн дээрээс нь одоо мэдээж хоолой хийн бүх зүйлийг одоо энэ бол өвгөл хийдэг байсан. Тэгээд нэг өдөр одоо өвгөл маш их ядраад онцч байх хооронд ээж нь зүйлийг нь авч ирсэн байгаа. Тэгээд ээж нь чи ийм сайхан сэтгэлээ тусч болохоор чамд дараа одоо заавал одоо гэрэх байхаа гэсэн. Тэгээд өвгөл маш их ингэж гайхаад нэрнээсээ сэрсэн. Хоёр дүүгээ унтуучаад ингээд өөрөө зүг онцсон байсан. Тэгээд одоо өвгөл маань ээжигээ маш их сансан. Гэтэ одоо яах вэ? Хоёр дүүгээ асарч үлдэх ёстой учраас хоёр дүүгээ асарсан юм байна. Тэгээд энэхэн том болох тусмаа маш их цаас ирэлэн мөн дээрээс нь одоо маш өгөөмөр тусч гэсэн. Тэгээд энэ нь болохоор энэ тентхийн одоо аймагт сум маш олон ингээд энэ өвлөн гэдэг охины талаар маш олон ингээд сургалт тавьсан байгаа. Тэгээд бүхэл одоо энэ тентхийн одоо хаадуур тэгээд хүмүүс бүгд өвлөн болохоор эхнэрээ болох гэж гэргээгээ болох гэж яасан ингэж явдаг байсан. Гэтэ одоо Исүхэ Баатар ирж өвлөн одоо эхнэрээ болохоор ирсэн. Тэгээд маар одоо өвлөн бас ингэж зөвшөөрсөн. Тэгээд мөн дээрээс нь одоо энэ одоо Исүхэ Баатар өвлийн хоёр мэн болохоор одоо хүүхдээс нь тэр нь одоо Монголыг бүтээсэн одоо Чингис хаан байгаа. Чингис хаан буюу Тэмүүжин байгаа. Тийм одоо Чингис хаан одоо Монголыг таниулсан Онгийн сайн Баатар тэгээд ингэж одоо дэлхийн түүхэнд үлддэг тийм агуу хүн байгаа. Тэгээд одоо өвлөн байгаагүй байсан бол одоо Чингис хаан Тэмүүжин байхгүй байсан байгаа. Тэгээд бидний яг зүгээр яг Тэмүүжин одоо буюу Чингис хааныг төрүүлсэн хүн ээж нь л гэж мэддэг болохоос ш яг өөрийнх нь тулсан амьдрал бөгөөд яаж ийсэн гэдгийг ерөөсөө мэдэхгүй байсан. Тэгээд бид хоёр бас энэ номыг уншаад амар их гайхсан. Одоо өвлөн одоо Тэмүүжин ингэж асарсан хоёр ихэр дүүтэй байсанг одоо хэн ч мэдэхгүй. Энэ номноор болохоор амар тийм гоё бичиж тавьсан байгаа. Бас зураг зурагтай учраас хүмүүс уншихад бол ер нь ойлгомжтой. Тэгээд арталтан яг өвлөнгийн яг тийм одоо туусан одоо намтар нь бас байсан. Энийг уншаад одоо ойлгол бас яг өвлөнгийн амьдралыг бас илүү сайн ойлгож магадгүй. Тэгээд бид хоёр манаас одоо үгийн тайлбар гэж байсан. Тэгээд бид хоёр энэ одоо номыг уншаад маш хэцүү өгнүүд бас их байсан. Тэрийг одоо энэ үгийн тайлбараас харж уншсан. Тийм бас томчууд ч гэсэн ойлгохгүй өгнүүд байсан. Тэгээд бид хоёр одоо дөнгөцөө одоо подкаст ихтэй намаа одоо түр харж хийсэн байгаа. Тэгээд бас энэ номыг одоо хизээч чалж чадахгүй, хизээч одоо мартах тушгүй. Тэгээд арталтан одоо ийм дөрөв одоо хөрөлбөд байдаг. Бид хоёр зүйлээд подкаст хийхээр бол энэ одоо дараагийн бүлгээр нь бас хийх байгаа. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.